the rise of Charles Oliveira, that run that he went. Алекс Перейра өнгөрсөн 3 сард алдсан аваргын бүсээ нэг л хатуутаагаар ангуучилж эхэлсэн. Nada, tipo, é simples. Só que eu não tô só sonhando. Eu tô trabalhando pra realizar. Ангилбд ялагдаж алдсан аваргын бүсний тулаан түүний урмыг улам хугалах уу эсвэл улам хурцлах уу? Бурхан шиг ур чадвартай байсан ч тамирчин хүний сэтгэл зүй тэр дундаа тулаанч хүний сэтгэл зүйн сэргэлт хангалттай биш байвал ямар хурдан хугацаанд энэ салбараас тулаанчид хичигдэж байдгийг бид олон хайртай тулаанчдынхаа зодог тайлх үйл явцаас харсан. Тэгвэл энэ салбараас зарим нэгэн зодог талиад гарч байхад доод үеэс арслан бар шиг сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй физикэл ур чадвартай залуус хүч төрөн орж ирсээр тулааны спорт иймэрхүү байдлаар цус сэлгэх эргэлт хүн төрлөختөн байгаа цагт мэдээж үргэлжилсээр байх нь тодорхой. You guys will remember for a lifetime. If you want to be the best, you got to beat the best, and the best is blessed. First, a fearless warrior who once ruled. Харин тэдний дунд хоёр Монгол тулаанч, жинхэнэ Монгол гладиаторууд нэм жаргалт болон намсраа. Тэд нэгэнтээ жингийнхаа чансаан дунд ирчийг аваад эхэлчихсэн. Одоо тэднийг зогсоо хүчтэй аавын хүү хэн байх бол энэ одоо яг л ойсго мэт. Харахад л гадаад байдлаас холимог тулаанчийн сүр хүчийг мэдрүүлсэн манай хоёр Монгол залуус. Энэ зун жинхэнэ гал гаргасан супер хоёр тулааныг үзүүлсэн. Холбог тулааны энэ салбарт Монгол улсын түүхийг бүтээлцээр байгаа. Мэдээж энэ хоёрын энэ гайхалтай ялалт энэ түүхэн сутарт тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой. His name is plastered across the UFC record books. Тэгвэл залуусаа Оки MMA тулааны спортын сууг маань энэ дугаараараа тулааныхаа яг энэ салбарт эргэн ирэлт хийж байгаадаа таатай байна. His name is plastered across the UFC record books. Most submissions and finishes in UFC history. За одоо амар official яваад яах вэ? Нөгөө лагс үртэй аймаа дууссан юм чи. Яг хэдэн сарын хугацаанд хувийн амьдралаа сайхан цэгцэллээ. Өмнөх нөгөө блог дээр хэлсэнчлээ одоо сэтгэл зүйд нөлөөлөх ямар ч илүү дутуу одоо эффектүүд байхгүй болохоор шууд тулааныхаа спорт руу эргэн ирэлт хийлээ. Энэ хугацаанд баггүй мессежүүдийг сонирхдаг залуусаасаа миний сувгийг үздэг дүүнээсээ хүлээж авсан шүү. Хүлээлгсэн бол удаан хүлээлгсэн бол уучлаарай. Одоо ингээд тулааныхаа сувгт эргэн ирэлт хийж бай. Та бүхэн харин үзэх юмтай завгүй болох нь шүү. За ингээд хэдүүлээ энэ удаагийнхаа дугаараар энэ 100 жинхэнэ Монголд түүмэр тарьсан 2 Монгол тулаанчийн бичлэг. За энэ дээр нэмээд UFC 320 main event-ийн оргил тулаанд болсон Анкали болон Алекс Перейра нарын тулаан дээр хэдүүлээ ревю буюу анализ хийж үзье. Бас мөн давхар реакшн видео хийж явъя. За ингээд эхний тулаан эхлэе. Нэм жаргал. Байн. За нэм жаргалын гарч ирж байгаа байдал за энэ хартаа. Ер нь нэм жаргалын гадаад яг персонал ерөнхийдөө энэ гадаад харагдах байдал надад айгүй гоё супер сак санагддаг. Өөрөө ер нь айгүй монголчууд царайтай. Дээрс нь хартаа энэ шивээс би өөрөө шивээс амар дуртай байхгүй. Тэг яг юм шивээсийн цээж ингээд 100 гарын яг шивээсний өөрийнх нь стайл бол амар тасархай. За 8-1 гэсэн рекордтой. Ерөнхийдөө UFC-д хийж байгаа яг хийж байгаа хоёр дахь тулаан. За ер нь бол 3 тулаан хийх боломж байсан. Тэгээ хоёр дахь тулаан дээр нэмж байгаа л өөрөө нөгөө жин хасах хүндрэлээс болоод тулаанаа цуцалж исэн. За эхний тулаан дээр бол нэмж аргал маань шүүгчдийн хуваагдсан саналаар Карлос гэдэг залууд ялагдчихсэн санагдаж байна. За гэхдээ тэр ихний тулаан бол үнэхээр бас сандарсан байхаа. Яа харахгүй сандарсан. За нэм жаргалын маань нэгч ялагдаагүй байсан рекордыг бол тэр залуу эвдэж зогсоосон. За ингээд нэм жаргалын маань UFC-д хийж байгаа хоёр дахь тулаан. За ерөнхийдөө бол энэ тулаанд бол нэм жаргал ялалтаар бол айгүй өсөж орж ирсэн байх гэж би бодоод байгаа. Ерөнхийдөө бол өмнөх тулаан дээр нүжийн астаас болоод хэдэн сарын бэлтгэл цуцлагдсан гэдэг чинь баруун хөлний бас сайн явж шүү. Энэ өрсөлдөгч нь Saturn юм уу? За өрсөлдөгч залуу гэж явчих. Өрсөлдөгч залуу нэр нь жоохон уушгад хэцүү юм байна. За өрсөлдөгч залууд бол бас хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Яг гэвэл энэ тулааныг бол бас аварсан залуу. Нэм жаргалын яг оригинал өрсөлдөгч залуу энэ тулаанаас хэдхэн хоногийн өмнө тулалдах боломжгүй байдлаар хасагдсан. За тэгээ энэ өрсөлдөгч залуу маань өөрөө эргэлттэй цохилтын ямар гоё орсон бол тээ. Энэ тулаанаас айгүй богино хугацаанд
дуудлага хүлээж авч энэ тулааныг бол аварсан шүү. Тэгэхээр энэ залуу бол энэ тулааныг бидэнд үзүүлж байгаа бас айгүй тийм гоё биднэрт тулааныг бэлгэлсэн залуу гэж та бүх ойлгороо. За энэ ярда унгаасан ямар гоё тэгээ тавьж унгааваа. За одоо жиг тохоогоо явуулах хэрэгтэй. Нэм жаргал өөрөө урт мөчтэй ийм яс ихтэй болохоор тохооны цохилт бол айгүй өрсөлдөгчийг бол хүнд байдалд оруулна гэж бодож байна. Тэ энэ тохоо өвдөг. Ямар гоё юм бэ. Тасархаа явж байна. За өрсөлдөгч Saturn бас би залуусаа нэрийн буруу дуудаад яж магадгүй шүү. Энэ нэр ингэж уншиж хэлэх заримдаа айгу түүхтэй байдیں۔ За ханад шахсан. За энэчээс эргээд гарах хэрэгтэй байна. За эргээд гарлаа. Зүүн савлт бас гоё хийж шүү. Гэхдээ энэ богино хэмжээний нөгөө дуудлага авсан залуу одоо яг бэлтгэлийн форм хэр байгаа юм бол доо. Тэгэхээр за нэм жаргалын баруун зүүн өстой янзын гоцсон. Өвдөг энэ стиг үүссэн баха. Өвдөг стиг үүссэн баха энэ. Энэ орсон. Янзын орсон шүү. За хараад байна. Хин хараад байна. За эхний хэдэн минут нэлээд барилцсан. Хин жоохон ядарсан баха. За гизрүү цохилтогсоо орсонгүй. Нэм жаргал одоо энэ тулаан дээр бол бүрэн бэлтгэлтэй орж ирсэн баха. Зүүн баруун бас явж шүү. За сайн харж ин гой тоглож байна. Энэ бол за дахиад хөлийн аваад унгаасан. Тэгээ та унгаасан. За эндээс гой цохол ард нь гараад юм хийндэ. Гисэн чинь болт руу шилжчихсэн. Анаконд руу шилжчихсэн. За одоо сайхан хөшөөд өг хэрэгтэй байна. Зөв штэ. Энд чинь аахгүй. Хөшөөд өгье. Чангалаад өгье. За энэ явцсан баха. Хуалц. Юу нэхэд. За энэ харда манай өрсөлдөгч Francis Saturn гэдэг залуу маань бүр ингээд юу болчихоогоо босч ирж штеп харахгүй л тий. За жинхэнэ ганга ялалт байла. Өрсөлдөгч залууг явж жоохон харамсмаар ялагдт байла. Жоохон эвгүй унчлаа тий. Манай нөгөө наран тунгалаг авраг энэ харда. Энэ дээр ингээд тий яг ингээ хүлээ алдчихсан. Наран тунгалаг авраг маань нөгөө Марат Гуфаровтай хийдэг 2 дахь тулаан дээр бас яг өшгөлж байгаа альтэрж унаад араасаа боолгуулад нөгөө рематч дээр айгүй хурдан тулаан дууссан штэ. Яг тиймэрхүү төр зураг харагдлаа. Толгоо ямар амар хууртай ажиллаж чинь тэр шууд энэ тулаанаас шууд цохол ард нь гараад ирэх болвол гэсэн байдлаар ингээд бодож байгаа нэм жаргал шууд тухайн нөхцөл байдлаа бидрэл анакондо шок хийчихэж штий. Эн чинь л одоо энэ залуугийн гүйлгээ ухаан энэ бэлтгэл те туршлага шүү дээ. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. За өрсөлдөх залууг бол бас ерөөсөө өрсөлдөх залуу ч гэсэн маш сайн байлаа. Энэ залуу энэ тулааныг бол аварч орж ирсэн. Хоёуланд нь баярлалаа гэж хэлье. Хүндлэл үзүүлье. За дараагийн тулаан Батбаярын намсраа. Батбаярын намсраа. За энэ дүү маань бас энэ хүрх гэж бас их л хөдөлмөрлсөн дөө нэрээ. Холимог тулааныхаа түүхэнд нэг ялагт түлээсэн байдаг. Тэр нь яг одоо оргил тулаанд өмнөх реакшн бичлэг хийсэн нэм жаргал шүү дээ. За нэм жаргалтаа маань MFC биш MGL дээр тулдаж хүзүүндээ боолгуулж ялагдчихсэн. 2021 хавцаахаа. За түүний өрсөлдөгч за Агулали хятадын тулаанч. За нэлээд сайн тулаанч гэж яригадаад байгаа. За MMA рекорд бол 12-1 ялагдал хүлээсэн. 12 ялсан. За нэг ялагдал нь 2021 онд шүүгчдийн сандаар ялагдчихсэн. Ийм ялагдал байгаа. Намсрагийн босоо хөвтэй тулаан бол бас миний яг намсрыг дүгнж хэлэх юм бол хөвтэй
илүү гэж хэлнэ. Босоогоос ч гэсэн тун сайн тоглодог. За ерөнхийдөө тулааныхаа карьерийн туршид айгүй олон тулааныг боох мэхэр ясан байдаг. Гулатин чок, хүзүүнд боох мэхэр, рерник чок. За гранд паунд гэдэг. За ингээд энэ хоёрыг харж байхад энэ Агулали бол нэлийн биерхүү харагдаж байна. Биерхүү харагдаж байна. Бие хөгжил энтер бол гоё байна. Энд ч одоо яг энэ тулаанд яаж бэлдсэн ямар хуу формтой байгааг л илтгэж штэ. За яг ямар хуу тактаар үзэх юм бол доо нарда гарын цогцолт ямар хурдтай байна. Агулали энэ айгүй сайн залуу угаасаа сүүлийн 5 тулааныхаа дөрвийг нь энэ хугацаанаас өмнө дуусгасан залуу байхгүй юу? Үгүй 5 хоолынгийн хугацаанаас өмнө дуусгасан юм биш үү? Нарда зүүн солгоо баруун тохоо мохоо амар хурдтай. Ерөөсө цогцолтыг харах ямарч боломжгүй хурдтай байна. За ерөөсөө нарда бариулахгүй байна. Намсраа бол бас газарт хэвтүүлэх санаа бол байх шиг байна. Ямар хуу тактикаар тоглоё гэж гарч ирсэн юм бол доо. Намсрагийн яг арын буланд хэн зогсож байгаа юм бол айгүй эвгүй харагдаж байна. Ер нь бол энэ хөнгөн жингийн хурдан хөдөлгөөнтэй тамирчид бол аль аль нь ерөөсөө нэг газараа удаан зогсож болохгүй. Энэ хараа энэ баруун хоногт бол эвгүй шүү. Зүрөө зогчлоо шүү. Стэн ямар хурдан. За стад өөрийнхөө ганган байралд орсон. За хөлөө төгжчихвэл болно. Тэр хата хөдөлгөөний төгжүүлэхгүйгээд за хөлөө төгссөн даваа шүү. Энэ хартаа үнэхээр туршлагатай маа. Гэхдээ давуу байрал байгаа хөлөө төгжсөн. Ингээд удаан байдлаа ихэд Агулали өөрөө маш их ядралт авна. За тэр хартаа өдгөн дээр нь дарж чинь энэ хоёр ч юм ямар За одоо зүгээр байхгүй ажиллана да. Ямар нэгэн байдлаар энэ боломжийг одоо алдаж болохгүй. Одоо ёстой үнэхээр даваа байдалтай болсон. За жоохон чихрүүн цогж анхаарлаа сарниулж хагаад энэ одоо Агулали арай юу байгаа нэ? Сэргэг байгаад байна. Тэ одоо жоохон цохиж анхаарлыг сарниулж байгаа л хүзэн доогооронд оруулах хэрэгтэй байна. Нэг даваа юм нь ерөөсө хөлөө төгжсөн. Энд чинь бол ёстой ёо. Жинхэнэ багсаад авчиж байгаа байхгүй. Үнэхээр гоё. Амар хурдан толгой ажиллаж байна. Түрүүн зүүн яаж зөрөө зөгцсөн бэлээ. За зүг яг энэ явах хэрэгтэй. Эргэчлээ энэ ардаа. Хөлөө алчлаа гэж. За одоо зүүн гараар явуулах хэрэгтэй байна. Гэтэл их стил тохоо явсан. Ямар мод энэ хамар нугарцсан. Яа. За дахиад тохоогоо явуулах хэрэгтэй. Жоохон сэтгэл өвдөж швэн доод залууг хараад. За одоо явуулах хэрэгтэй байна да. Төрүүний тохоол дахиад очих хэрэгтэй байна. Энд чи одоо амьдрал өөрчлөх том боломж шүү дээ. Бang. За ард нь дахиад гарсан. Одоо ингээд боломж олдвол хүзүүн доогоор явуулна да. Зүг. За авсан. Мангаргүй авсан. Одоо ингээл бүхэд бие чангалцах хэрэгтэй. За энэ нүүрэн дээр шивэстэй залуу дараагийн одоо яг энэ season 4-ийн the final тулааныг хийх залуу. Энэ хоёрыг ясантаа саяны нүүрэн дээр шивэстэй залуу туулдах байсан. Энэ хартаа энэ гидсийг эвгүй орчлоо гэсэн чинь энэ зүүн цохолт. Нүдний хялаагаал явцсан хардаа. Ямар амар цохоо. Энэ хоёр залуу бол ирээдүйд дахиад ч учирч магадгүй. Энэ Агулали бол бас ерөөсөө дулааны спортч тэгэл угаасаа хичнээн сайн байсан чинь нэг нь л ялсан штэ. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар тойрч тоглож байгаа тэгэл дахиад л ирээдүйд таарахыг хинч үүсэхгүй байхгүй. Юу гэхээр UFC холбоо бол өөрөө эхэндээ за 2010 ч юм уу те. За 2010 ч бас нэлээд сүүлийн үед.
Тийм ээ, ерөнхийдөө 2010 онд ерөнхийдөө гайгүй тулааны үзүүлэлттэй залуусыг ингээд аваад гэрээгээ хийгээд тулдаг байсан бол одоо шигшидэж явсаар байгаад ерөөсөө ингээд энэ холбоо руу өөрөө орж байгаа хүмүүс нь ерөөсөө баахан өөр холбооны аврагууд хоорондоо үзэж байгаа дэшээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр UFC-д ингээд гэрээ хийх гээд энэ дэвжэн дээр ялалт байгуулна гэдэг бол энэ залуучууд бүгд аврагууд хоорондоо тултаж гин гэсэн үг байхгүй юу. Айгүй өндөр тийм цензуртэй болцсон. Босх нь айгүй өндөр болцсон. Одоо нэм жаргал одоо дээшээ яг энэ Road to UFC-г дуусгаад UFC руу гэрээ үзэглээд орцсон гэдэг чинь өөрөө нэм жаргалч нь алитийн одоо өөрийнхөө хувьд авраг болцсон байгаа байхгүй бүр аврагуудыг яаж тийш орсон шүү дээ. Одоо дахиад энэ холбоонд авраг болно гэдэг чинь зүгээр тэр хүнээс асар их хэмжээний хөдөлмөр сэтгэл зүйн ур чадвар одоо юу гэдэг яг энэ дэлхийн топуудтай адилхан л бэлтгэгдэж явна гэсэн үг. За. Манай хүн одоо бүсээ эргэж даага нэгт тулаан өнгөрсөн 3 сард аврагын бүсээ алдсан шүүгчтэй нэгдсэн саналаар. Гэхдээ нэг айгүй зөв юм энэ анкаловч бас өөрөө барилддаг залуу байхгүй ерөнхийдөө бас дагестанчууд бүгдээрээ л барилдсан шүү дээ. Тэгтэл би энэ Алекс Перератай яг босоо өөрийнх нь стайлаар цохилцоод тэгээд хожноо би барилдааныхаа техникийг ерөөсөө ашиглахгүй гэж хагаад яг тэр хэсэндээ хүрээ шүүгчдийн саналаар ялцсан залуу байхгүй юу. Тэгэхээр Алекс Перерагийн эсрэг бол Алекс Перерагийн сэтгэл зүйн хувьд бол ерөнхийдөө жоохон хүнд туссан баг. Гэхдээ бол Перерагийн нөгөө баримт календар гардаг шүү дээ. Айгүй олон хүнд байдлаас унж босч орж ирж исэн. Тэгэхээр энэ хэдэн сарын хугацаанд бол Алекс бол хангалттай сэргэлт авсан гэж би бол бодож байна. Энд чинь өөр амар сэтгэлийн тийхээтэй супер залуу байхгүй. За тулаан руугаа орё. Ямар амар ичимтэй дайрч байна. Энэ ихний үед шууд дуусчихъя гэж үзэж байгаа юм бах та. Ерөөсө торон чахад яахгүй байна. За авахгүй байна. Энэ Перерагийн ерөөхдөө 100 гар бол айгүй эвгүй штэ тэ 100 гараараа олон ч хүнийг унгаасан. За 100 гар баруун хөл 2 бол зүгээр л. Энд ч өөр нөө кикбокс суртаа хөлөө өшгөлт бол хэвээр амар явдаг. Нөө Жири Порошаскаг 2 дахь цулаан дээр яаж өшгөлж унахлаа бүр. Яг эд оргил топ үе дээр явж байгаа Порошаска штэ гарч ирж байгаа биш. Карьер нь унж байгаа биш. Тэр залууг л тэгээд унгацсан штэ. Яй! Энэ баруун. Яй за яг энэ хардаа манарсан тэгээ хөл рүү орж яана хардаа. Пүү! За ахгүй энэ хардаа. Нэг унгаасан дээргээд за бөөрлөө явж байна. Эй тохоо явал одоо дуусан да. Тохоо энэ хардаа энэ юу явуулахаа мэднэ л тээ. Энэ хамгаалалтаа байсан ч гэсэн энэ амар бэртэн штэ энэ толгой тарих. Бол энэ зогсоос За энэ TikTok-ийнхоо ямиг л хийгээд байна нөгөө. Бас жоохон юм сансан байсан юм уу? Энэ trash talk мок тэр янз бүрийн болсон болов. Бас жоохон имиж байгаа бох те. Сая энэ тулаан дээр Прошаска ялсан штэ. Тэгээ одоо Алекс дахиад дараагийн бүсний тулаан дээр таарах магадaltaй. Гэхдээ Алекс өөрөө болохоор хүнд чинд одоо хагас хүнд чинь орхино гэсэн тиймэрхүү байр суурьтай байгаад байгаа штэ. Ер нь бол тэгэхээр одоо хинтээ тулдах юм бэ? Aspinall Cyril Gane хоёрын тулаан байгаа. Тэр хоёрыг ясантаа юм уу? Одоо өөр хүнд Чингис хэн байгаа юм бэ? John Jones-ийн төвшөнд бол арай биш гэж би бол боддөө шүү. Перера мэдээж сайн тулаанч. Босоо суурьтай, кикбокс, хөл аимшигтай. Өөрөө яс томтой, том биетэй. За гэхдээ John Jones-тай хүмүүс айгүй харьцуулж илээ. Миний хувьд бол John Jones бол Перерагийн төвшнийх бол биш ээ. Тэгээ яг хуу Алекс Перерагийн хөгжөөн дэмжигчд байвал ингээд гой сэтгэлээ бичиж үлдээгээрээ энэ бол зөвхөн миний хувь хүний тулаан сонирхогч хүний бодол гэдгийг та бүхэн бас анхаарч үзээрэй. Би шууд энэ John Jones бол энийг ингэнэ гэж бол хэлээгүй. Миний хувьд бол John Jones-ийн төвшин бол биш. John Jones-оос эхлэн гэж би бол хувьдаа боддتي. За тэгээд гайхалтай тулаан боллоо. Oki MMA Монголын холбог тулааны сууг маань иймэрхүү байдлаар иргэн ирлээ. За мэдээж тулаанчдын баримтат кинонууд маань үргэлжлээд явах болно. Та нар мэдж байгаа шүү дээ. Монголд яг энэ тулааны спорт дөнгөж хөгжиж байгаа. Тэгээд ямар ч байдлаар нэг эдитээ гоё хийсэн, айгүй цөөхөн үзэлттэй байдаг. Тэгэхээр би тулааныхаа баримт кинонуудыг гой кинонуудыг үргэлжлүүлээд явна. Гэхдээ нэг амар урт биш. Нэг дунджаар нэг 10 минуттай. Тиймэрхүү байдлаар хийгээд явах юм бол надад ч бас цаг хугацаанд маань амар. Дээрээс нь та бүхэн ч гэсэн ойлгоорой.
би хийгээд цугийнхаа видеонуудыг хийгээд явна. Гэхдээ бас айгүй тийм нуршсан удаан биш байхаар хий гэж ерөнхийдөө тооцоод байгаа. За тэгээд мэдээж энэ бичлэгээ үзсэн бол та бүхэн Монгол дахь тулааны спортын суугаад дэмжиж subscribe тавчин дээрээ дарах зайлшгүй шаардлагатай шүү. За тоглосон юм ба. Тэгээд дармаар байвал дараараа та бүхэн дарах юм бол Монголын тулааны спортын хөгжилчтэр за энэ цугийн хөгжилчтэр ингээ аль алинд нь айгүй том хөрөнгө оруулалт хийж ийн гэсэн үг шүү. Тэгээд тулааныхаа спортын суугийн энэ дугаартаа хавд байсан та бүхэнд маш их ялалаа. Баярлалаа. Дараагийн супер дугаараар эргэн уулзцаа. One shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with giving up, moving on. Cause I took your girl to prom, she can't help but sing this song. Till the lights go out, till my legs give out.